Бүрийн ээлжтэй ноён Адуу Батарын госвэ. Монголын хөгжлийн орны захирал Филипчийн ухааны доктор Хадагтай Зэнгэл нарын бүгд зөвхөн хөгжлийн тайлбар өгч байна. Бүгдээр Facebook эцэг сайдын яам болоод Монголын хүүхдийн ордод хамтраад анх хүрний үеийн энэхүү бүжгийн тэмцээний одоо 25 дахь жилдээ улсын орны хэмжээнд зохион байгуулж байгаа. За бүжгийн давталтай ярьж байгаа କଥା одоо ярьж байгаа. Тэгэхээр энэ жил 439 хүүхэд оролцож байна. Тэгэхээр хүрэлцэн ирсэн бүх хүүхдүүдэд баяр хүргэе. Өнөөдөр энэ анх хүрний үеийн улсын ордын зохион байгуулахад өргөж сэтгэл дүүрэн маш сайхан байдаг. Яагаад гэхээр энэхүү улсын өв соёл, энэхүү улсын бүжиг, за дээрээс нь хүрэлцэн ирсэн хүүхдүүд маань тухайн улс орныхоо хувцас хэрэгсэл, гоё чимэглэл бүх зүйлийг одоо ич бүрээр өмсөж ихээр бас амсдаг юм аа. Тэгэхээр хүрэлцэн ирсэн бүх хүүхдүүдтэй өнөөдрийн уралдаанд амжилттай оролцоод яг өөрсдийн бэлтгэжсээр хамгийн сайнаараа одоо тоглолтоо үзүүлээрэй гэж хүсмээр байна. Хүүхдүүдэд амжилт хүсье. Respected Dr. Sengelma, Director of the Children's Palace of Mongolia, respected parents and my dear children. За хүүхдийн орны төвөөр доктор Sengelma багш нар, эрхэм шүүгчид, зочид, хүндэт эцэг эхчүүд хүүхдүүдээ. It is my honor and privilege to be involved in the organization of this great and beautiful dance competition. Энэ сайн бүжгийн уралдааныг зохион байгуулахад би бас анх удаа хөрөнгө нэмрээ оруулж байгаа түлхэл баяртай байна. I congratulate all organizers of the Children's Palace of Mongolia, parents, teachers, my embassy staff, and above all the students who have actively participated in this competition. In the end, I would like to emphasize that to all children and their parents, that what is important is participation and not to lose or win. Long live the friendship between India and Mongolia. За тэмцээнийг маань амжилттай зохион байгуулж байгаа зохион байгуулагч хөгжлийн орныхаа эцэг эхчүүд, багш нар, эцэг сайдын хамт олон хамгийн гол идэвхтэй оролцож байгаа хүүхдүүдтэй хамт баяр хүргэе. Thank you, Bafla. What a performance today by everyone. Congratulations to you all. I congratulate each and every participant, the teacher, the parents and the Children's Palace for this fabulous performance and the fabulous show today. You all are the brand ambassadors of India and Mongolia. You all are the brand ambassadors of India and Mongolia friendship. За энэ дараагийн бүх хүүхдүүд Инхэр Монголын найрамдын эцэг сайд нэрийн шүү гэж хэлдэг. Winning and losing is not important. What is important is participation. За хамгийн гол нь энэ арга хэмжээнд оролцох нь өөрөө маш чухал өндөр ач холбогдолтой юм аа. So please enjoy. Thank you so much.